За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бидний хувьд одоо гом олон форум хэлтсүүлгийг хийсэн. Тэгээд эндээс ер нь гарсан үр дүн маш бага байдаг. Оны одоо 23 онд хичээл бас л импортын барилгын материалын асуудлаар шадар сайттай хамтарсан бас форум арга хэмжээ хэлтсүүлгийг хийгээд тэгээд хэсэг байгуулагдана гэж байгуулагдаагүй. Тэгээд өнөөдрийн одоо бас хэлтсүүлгээр үр дүн гараасаа гэж хүсэж байна. За Монгол улсын одоо барилгын салбарт яг энэ барилгын норм дүрм стандартын хэрэгжилт угаасаа тогтолцоогоор буруу болцсон. Монголын барилгын үндэсний ассоциац төрийн бас байгууллагын хувьд гэвэл нөгөө барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг одоо олгодог. Түүнийх нь яг хэрэгжилтийн одоо сангаж ажилладаг. За тэгээд энэ гэрээ бид нар бас байгуулдаг. Гэрээний хяналт одоо хаана явна гэхээр одоо тодорхой бас болцсон. Бидний хувьд төрийн бас байгууллага нь ингээд хувийн хвшилтэйг тусгай зөвшөөрөл одоо эзэмшигтэй гэрээ байгуулцдаг. Энэний хэрэгжилтийн тайлан төрийн байгууллага барилгын хөгжлийн төв дээр ингээд явж идэг. За тэгээд энэнд хяналт тавих яг энийг цуслах одоо үйл ажиллагаа нь барилга хот байгуулалтын яам дээр явж идэг. За яг ажил амьдрал дээр нийслэлд болон орон нутагт барилга баригдахад нийслэлээсээ зөвшөөрөл авдаг. За тэгээд улсын комисс хүлээж авдаг. Энэ нь бас л нийслэл болон яам одоо ингээд орон нутаг нь хүлээгээд авдаг. Тэгэхээр энд ерөөсөө эзэнгүй ийм одоо хариуцлагагүй байдлыг бид нар өөрсдөө бий болгоод барилгын компаниудаа хяналт тавьж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй ийм нэг задгай байдлыг бий болгочихжээ. Тийм учраас энэ хариуцлагатай байдлаа бид нэн яралтай шийдэх хэрэгтэй байна. За хоёрдугаарт Монгол улсад 950 гаруй мянган айл өрх байна. Эдгээр өрхүүдийн 40 гаруй мянган одоо гэр хороололд байшинд амьдарч байна. Эдгээр байшингуудыг бид нар барилгын тухай хуулиндаа заавал зураг төсөлтөй барих ёстой, зөвшөөрөлтөй байх ёстой гэж заадаг. Гэтэл энэ 400 гаруй мянган айл өрхийн чинь байшингууд өнөөдөр ямар ч нөгөө дураараа барьсан учраас хуулиад авсан журам гаргаад одоо тэр айлуудын байшин барилгын ямар ч норм дүрм стандарт юу ч байхгүй. Тэгэхээр бидний хувьд нөгөө анх суурьтай баг төвшөлтөй барилга гэдэг чинь 9 давхар метрийн 9 метрийн өндөртэй 600 м квадрат барилгыг та нар ямар ч одоо дураараа барьгээд ингээд өгсөн өөрсдөө бид нар яг уу ингээд иргэдээ барилгын норм дүрм зөрчдөг стандартад зөрчдөг болгоо хийсэн байна. Тэгэхээр энэ зүйлээ бид засахгүй болохгүй байна. За тэгээд импортоор орж ирж байгаа барилгын материалууд ямар ч хяналтгүй. Өнөөдөр барилгын материалыг ямар ч эрсдэлгүйгээд одоо бараа бүтээгдэхүүнд оруулсан. Уг нь бол энэ барилга гэдэг чинь өөрөө нэг үндэсний аюулгүй байдал, энэ амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, за эд хөрөнгө гээд олон зүйлийг агуулж идэг. Гэтэл энд ордог бас барилгын материалыг бүр хайцсан. Импортоор орж ирж байгаа барилгын материалын 99% нь гайлын ямар ч хяналтгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр эрсдэлтэй гэдэг ангилт нь ерөөсөө дэлхийн бүх орнууд оруулсан юм байна. Монголоос бусд нь. Тэгэхээр Монгол улс ганцаархнаа барилгын материалыг эрсдэлгүй гэж дүгнээд за тэгээд одоо яаж юм гэхээр энэ 100 айл барилгын захаар дүүрэн холих хуурамч барилгын материалууд байгаад байгаа. Энийг бид зүгээр хараад сууж идэг жирийн юм шиг те. Хуурамч юм хуурамч хүн сөөл бид нар ноцтой асуудал гэж үздэг. Өнөөдөр бидний хэрэгжилж байгаа сантехникийн хоолой хар тугалахтай хор тавдар үүсгэж бодистой тийм одоо хуурамч сантехникийн материалууд нь байж байна. Цахилгааны утас кабель их чинь зэсийн орцын одоо багасгаад 30% болгоод ингээд барилгад хэрэгжилж байна. Энийг бид зүгээр л хараа сууж идэг. Тэгээ сайхан одоо бас ингээд галт төмөр зөндөө гарч байна. Энэ болгон дандаа энэ нөгөө хулих хуурамч чанаргүй материалаас болоод байдгийг бүгдээрээ мэддэг мөртлөө бүгдээрээ л энийг хэвэн юм шигтэй тэнд хүн унж одоо нас ураад өвчин дусаад үхээд байхад бид нар зүгээр л хараа суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдлаа бид засахгүй бол өнөөдөр энд мянга гой хилцүүлэх хийгээд гой хууль яриад яах юм бэ? Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлдэг бид механизмаа тогтолцоогоо өөрчлөе л доо. Тэгэхгүй бол энэ байдал ч ерөөсөө болохгүй шүү дээ тий. Энийг л бид хэрэгжүүлэхгүй бол өнөөдөр энд төрийн ордонд одоо бид нар хэдэн зуугуулаар цуглаад яах юм бэ? Тэгэхээр энэ зүйлийг би хийгээсэй гэж бас хүсэж байна. Иргэдтэй эрхчлөө олгоцсон энэ нэг гэр хороол 400 мянган байшин байгаа. Эдгээрийн 80% нь өнөөдөр газар хөдлөлтийн 5 баалцд эсэхгүй. За тэгээд эрүүл ахуйн болон одоо стандартын шаардлага хангаагүй үйл хөдлөх хөрөнгө болж чадахгүй банкнд одоо
ипотекийн зээлэнд хамрагдаж болохгүй юм 400 мянган амбартай болцсон. Тэгэхээр цаашдаа бид энэ амбарыг одоо дахиж бий болгоод олсоор явах. Яг ингээд харуул энэ нь үнийн хувьд адилхан материал арж байгаа. Тэгээ адилхан ажлын хөлс орж байгаа мөртлөө нэг нь зурагтай зураггүй гэдэг ялгаал байгаа байхгүй юу? Зурагтай барьдаг болгочход энэ нь эргээд яг үн цэнтэй үйл хөдлөх хөрөнгө эрүүл аюулгүй орчныг хангасан тоглог байшин орон сууц болно. Тэгэхээр энийг цаашдаа бид нэг тийшээ гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт бид барилгыг материалаар барьдаг огт хяналтгүй болцсон хяналтын тогтолцоог хөгжингүй орнуудын туршлагаар хөрш одоо Орос, Хятадтай харахад бол барилгын материалыг тэр улсын хилээр нэвтрүүлэхэд л заавал одоо олон улсын стандартын шаардлага хангасан тохирлын гэрчлэгээтэй байхыг л шаарддаг. Тэргээл бид шаарддаг болцоход одоо хинэн одоо оруулж ирээд борлуулах нь бол хамаахгүй. Энийг бид харин мөрддөг болгоод эрсдэлтэй бүтээгдэхүүндээ оруулах юм бол ер нь бидний хувьд энэ барилгын салбарт хэрэгжилж байгаа материалын чанар маань эрс сайжраад ирэх юм байна.